Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилттой төслийн үр дүнгийн дугаарыг үзэгч та бүхэн цувралаар хүргэсэн. За өмнөх дугаарт Батбаяр ах 67 дугаар сургууль зургийн багшаар ажилд ороод ажиллаа хийж байгааг та бүхэн харсан баг. За мөн Болдоотор маань сонгон хайрхан дүүргийн гудамжны цэвэрлэгээний ажилд орсон, ажиллаа хийж байгааг үзэгч та бүхэн хараад үр дүнгээс нь одоо хуваалцсан. За энэ удаад бид насан жаргалынхаа үр дүнгийн дугаарыг үзэгч та бүхэнд хуваалцахаар болсон байна. За нэвтрүүлэгт өмнөх дугаарт оролцсон 5 иргэн байна. Одоо архины хэтрүүлсэн хэрэглээтэй буюу архин дондох эмгэг өвчтөө байсныг бид нар технологийн эмнэлэг нийгэм хамгааллын тусгай төвийн хамт олонтойгоо хамтраад 14 хоногийн цогц эмчилгээнд оруулж одоо архин дондох эмгээс нь салгаж дээр нь ажилтаа орлоготой хамт олонтой болгож одоо амьдралын өөрчлөлтөд бид нэвтрүүлгээ чиглүүлсэн. Одоо тэгэл ер нь бодоод энэ сүүлийн үед ингээд өөрөө бодож явах бодол бол ер нь тэгэл архинаас л хамгийн гол бүх юм болсон юм шиг санагддаг шүү дээ. Тэгэл архин ер нь дийлэгцэн архинд их гүн гүнзгий орсон. Сүүлийн бараг 14 оноос хойш тэгээ нэг хэсэг бол 14 оноос нэг завсралж нэг болоод 17 8 оноос хойш бол тэгээ ер нь тууштай болсон дөө. Архийг бол ер нь тэгэл өдөр алгасахгүй гэдэгтэй адилхан ер нь тэгэл таарлцсан хүнтэйгээ найз болол арх гэдэг зүйлийг хэмжээнээс нь өөрийнхөө хэмжээнээс хитэртэл хэрэгэлсэн хор оршиг нэлээд бодлоо гэж боддоо шүү дээ. За бид нэвтрүүлгийн үр дүнгийн дугаарыг хийхээр улаасад ирсэн. За улаасад нийгэм хамгааллын тусгай төвийн шинэ баригдсан барилга дээр ирсэн байна. Тэгээд энд насаа маань ажилд орсон гэсэн. Ямар ажилд орсон байна? За өнгөрсөн хугацаанд үр дүн хэр байна гэдэг талаар бас үзэгч та бүхэнтэйгээ удахгүй одоо насааг ирэхээр хуваалцъя. Яасан эрт ажилдаа ирд юм бэ? Чамаг ирэхээс өмнө хамжиж ирээ. Ажилдаа гэрээ. Ааха. За сонио хүмүүс авч. Хайр тий ууцаг уцаар л ирсэн. Би мэдээгүй явж идэг. Соо машинтай асаг л уцаар ирсэн чинь гоё машин таалсан юм шүү дээ. Тэгээ машинтайгаа ингээл сайхан ажилдаа явбал. Өнөөдөр сайхан анхны зас орж. Айгуу сайхан байна. Хоёр гэрсэн гэж ястаа мэдсэнгүй. За хадууд байна. Хадууд аваа одоо. Сайхан амсноо. За уулзаг удсан байна шүү дээ. Удсан байна. Ажиллаа хийгээл өглөө гараалаа явсаар гал төгжрэн жоох орчлоо. 17-гийн тэндэг төгжрэнд ороод. Түүнээс л жоох эртэл ороод ирээ. Та нар хийзээ ирчихв. Тэгээд харин ярьж байгаа санийханд ярьж аваад нэлээ хол газар юм шүү дээ. Тэгээд цас орж исэн болохоор нэлээ. Тий, ийшээ зас орсон сайхан чигд цонхон голж аваад тавьчих жагаад тэгээ газ ороод ирлээ. Анхны зас манай шинэ ажил миний одоо шинэ ажил байна. Би одоо энэ ажилдаа бас их сайхан урамшилтаа сайхан явж байна. Одоо эндээ шинэ ажил гэж ямар ажил орсон лээ? Би одоо чи энэ төв чинь манай нийгмийн амлын нийслэлийн засаг дарганы дэргэд нийгмийн амлын тусгай төвийн салбар улаастай нөгөө төв шинээр баригдаад одоо ингээ ашиглалтанд ороход тун утахгүй болчихлоо гэж байна. Тэгээд эндээ харуулаар ажиллаа хийх. Одоо ороод 3 сар болчихлоо. Ажил төрлөө, машин зэрэгтэй ингээд ажил төрлөө яваад айгуу сайхан. Тэгээд ер нь шинэ ажил гэж би хийлэх дуртай. Нэг анхны нэг ажил би ч одоо нэг бүхэл юм шинээр эхэлж байгаа юм шиг санагдаад ерөөсөө шинэ ажилдаа ингээд урамшаад сайхан ээлж аваад тэгэл 24 гарчаа сайхан ээлжнээсээ буугаал. Ер нь анхны ажил сайхан байна дөө. Тэгээ өнөөдөр та хоёр гэрснийг мэдсэгүй энэ сайхан зас орж ин даа гэж би сая амнаас наашаа өксөөл явж байхдаа за өнөөдөр уурын цух анхны уурын цухны галгаа анх эхэлж байгаа зас орж ин бүхэл юм өнөөдөр сайхан өдөр эхэлж ин даа гэж бодол наашаа дахиад ороод ирсэн. Та хоёр үүднээс гайхалтай шүү дээ. За энэ чи юу нөгөө нэг нийслэлээс л хүмүүс ирсэн байх та гэж бодоод байсаа. Тэндээсгүй одоо уулзах удсан чинь бүр танихаа эзэн. Тэндээс бүр анзаардаг байхгүй. Үүдэн дээр бахан хүмүүс нэг хүмүүс зогсож байгаа. За энэ нийслэлээс хүмүүс ирнэ гэдсэн. Орон зух нэг галгаа эхэлж байгаа болохоор ирж шалгаж байгаа болов уу гэдгсэн чинь та нар ороод ирсэн. Юусаа гайгаад ороод ирлээ. Ой штэ ингээд өмнө нь олж исэн одоо ингээд бүр ажил амьдрал нь буцлаад тий. Ажилдаа ингээд орчоод ингээд цаага бас энэ хамт олон сайхан хүлээж авсан намайг одоо ажил төрөл сайхан мөнгө урамшаад ажилд авсан. Нийгэм хамгааллын тусгай төвийн хамт олон байна. Бас тусалт эмчсэн хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Одоо технологийн төв байна.
Тэгэл би ер нь энэ ажилдаа их сайхан урамшиж байгаа одоо. Тэгээд бид нар ч одоо нэг ингээд улаастай нэг одоо энэ төвдөө ингээд тойруулаад бүх нийтэнд мод тарьж байгаа. Тэгээ нэг хаяа нэг заваараа би нөхөхдөг байхгүй. Тэгээ нөхөх чагта энэ төвийг яг анхны хэний юм модын тарилцж байгаа юм байна. Бүхэл юмд яг л шинээр бүхэл юм шин дэвтэр нээхээр хууц эхэлдэг шүү дээ. Яг л бүхэл зүйл шинээр хэлж байгаа яваас айгүй сайхан сэтгэл өөдрөг сайхан байна. Одоо энэ нэг тогтоом болчлаа. Одоо нэг найз нөхөд хамт олон ажлын хамт олон чинь айгүй их тусал дэмжиж байна. Тэгэл ерөөс бүх зүйлдэл сайхан байна да. Тиймэрхүү. Одоо нэг ээлж үүлээж байгаа байхгүй. Ээлж үүлээж авах гэдэг нь тий. За тэгвэл хамт очие. Манай хотгонд нэг энд харуулын байр нэг ашиглалтанд одоо орох төгсөж байгаа. Төрдөө нэг гэрт байрлаад тэгээ энд нэг багаж магч хурааж байгаа гэр бас тустай байгаа. Энд бас нэг хүмүүс ирж ажилтдаг бас нөгөө мод зод авахж модны нөх зөхөхөж нэг бас иргэд ирж бас тусалт ингээд яаж манай одоо энэ харуул бох хэвээр. Багаж тоног төхөөрөмж тэгээд энэ хоёр кантнер байдیں۔ Тий. Хоёр кантнер нугасаа багажны явж чоочтой байгаа. Тий. Тэдрийг ерөнхийдөө энэ нэг одоо энэ гүйцэтгэлийн барилгын гүйцэтгэлийн хүмүүс нь одоо энэ ерөнхийдөө ажиллаад дуусгаад бүрөөхийдөө явах юм байгаа. Тэгээ манайх ч нэг энд дээр нэг багажаа хурааж байгаа бас. Одоо ингээд ерөнхийдөө энэ багажнуудаа ингээд бүгдийг ингээд авчих. Тий. Багажнуудаа ингээд алж эдрийг бас хүлээж авдаг. Тэгээд харуулад чинь юу чинь одоо ингээд. Тэгээ ер нь гашаандаа ерөөсө бүхэл зүйлээ. Одоо энэ гашаанд орж ирээл бол бүхэл зүйлээ тэгэл 24 цагтаа ингээд харуул хамгаалтаа хийгээл өглөөдөө буунда. Би ч одоо нэг өдөр харуул хамгаалтаа хийж байгаа гэсэн чинь иргэдтэй бас нэг цай цүгийн төхүүлж өгөн тэгэл бас эдэртэн дундаа ажиллаж байгаа сайхан хамт олон сайхан л байна. Одоо би энэ ажилдаа орсондоо бүр урамшаад айгүй их сайхан байгаа шүү дээ. Тэгээ нөгөө шинээр нөгөө шинэ ажил гээд би дандаа хүмүүс ярих дуртай. Найз нь шинэ ажилд орсон шүү дээ. Одоо нэг бүхэл зүйл шинээр эхэлж байгаа. Одоо тэгэл өмнө яасан бүх зүйлээ бүгдийг л мартаад одоо сайхан одоо бүхэл юм шинэ хуудснаас эхэлж байгаа. Тэгэл модны нөх зүөх гээл төрөө ярьжсэн би танд. Хагасаа дөр нөгөө атгтлагын төв дээр бас нэг цаг заваараа яг амарсан үедээ бол амжиж байгаа. Тэгээ нэг хагастай болохоор нөгөө бид нар ч нэг групп чаттай байдаг болохоор нөгөө цаатлын эмчнэр нь эмчнэр нь ажилдаа болсон шүү тэгсэн шүү гэдэг тэнгүүд нь тэр үед нь амарчаал нөгөө хэдийгээ дагуулаад машинтаа болсон юм чинь за машинтаа болсон төхөөд сууц явцаачих гэл ингээд машин дэрэгтэй болчихорч бүр амар сайхан байна дөө. Одоо тэгээд айгүй сайхан урамшилттай байлаа. За машинтаа олчоор чи нэг талдаа бас хөшөөрөг болж байгаа гэж бодоод байна шүү дээ. Нэг талдаа хөшөөрөг болж байгаагаас гадна ер нь бол өөрт ерөөсө бүх юм хариуцлага л болж байгаа. Тий одоо энэ машин дэрэг барьна гэдэг чинь бас нэг хариуцлага үрж байгаа шүү дээ. Болгоомжтой унах хэрэгтэй, өглөөрт гараал явж ин тэгэл ер нь найс нөхдөд одоо ч манай найс нөхдөд чи эргээд холбогдоол ингээл уулзаа уучрээ тэгээ ингээл гэхээр за өгш нь бол очиод гарахын тулд бол машин дэрэгтэй явж байгаа болохоор тиймэрхүү ингээл манай төр сайх бас сайхан хүлээж авч байгаа дүүдээ баярлж байгаа шүү. Одоо ингээ сайхан мөрд ингээсаа тэгш ингээ явж нутг усан сайн бас нэг энэ жил Арангаа нутгаар яваад ирлээ машинтайгаа яваад ирлээ сайхан Арангаар ихнэрийн нутгаар бас Арангаагаар яваад ирлээ айгүй сайхан байлаа. Тэгэл өөр энэ сая бас л яг тэр үеэр нэг хур бороотой үеэр сайхан явсан. Тэгэл сайхан бас нэг тэгж явж үзээгүй одоо удсан байх шүү. Би чи нутгаар өөрийн гэсэн нэг машин хэрэгтээ тэгж яваагүй болчихсон болохоор сая энэ жил яг өөрийнхөө дураар тэгэл яг эрхчлөөтэй явахарч ямар сайхан юм бэ. Хээр хоноол тэгэл тэргээр юм үзэж хараал хараар гор ороод тэгэл ерөөсөө үжиж цаараал явж байхдаа айгүй сайхан дотроо бас тэгээ нэг зүйлийг бас холын замд гарч байхдаа нэг зүйлийг бас өглөөрт гараал тавьчих байхдаа бас дотроо бодж лээ моо ээж аав хоёр минь амьд байсан бол нутг руу нь бас ингээл урдаа суулгаал ээжгээ суулгаал аавгаа суулгаал ингээ сайхан тавих үе байсан л баг та. Тэгээ тэр боломжийг олгож чадаагүй болохоор одоо тэгтээ яг хожимдээ тэнгэрээс харж байгаа хаа ээж бас тийм болохоор тэгээ өөртөө бас тэгэл айгүй их зүйлийг л бодож байна. Одоо тэгээ энэ нэрээ хичээх хэрэгтэй одоо би. Тий олон хүмүүс надад ингэж туслана гэж өстой байхгүй шүү дээ. Одоо натгтлагын нийгэм хамгааллын тусгай төвчл миний ганц гол тусалсан хүмүүс гол хүмүүс байна. Одоо телевизийнхэн бас тэгэл одоо тэр олон хүмүүсээс намайг сонгоол одоо ингээд тэр хүмүүсийг өдөр болгонд ажилдаа явах болгонд бол
Хүний итгэлийг алдахгүй шүү гэсэн дотроо сэтгэл зүрхэндээ бас тунгааж бодвол манай хэд бас сайн айгүй сайн байгаа. Бат хоёр ажилдаа орцсон, цагаана болдоотор ажиллаа хийж байгаа. Бие биендээ урам өгөөл явж байгаа юм айгүй сайхан байна л да одоо. Тэгэл аливаа зүйлд одоо хүн нэрээ тогс өдөө гэдэгтэй адилхан ерөөс хүн нэрээ л одоо алдаж болоо. Одоо миний энэ сүүлчийн боломж баг. Би одоо энэ боломжийг алдаж болохгүй. Тийм учраас одоо аливаа зүйл дээр алхам болгон дээр л хуарж л явж байна да одоо. Тэгээ нэг зүйлийг хэлгээд тэгээд бас ингээл одоо ариг тарснаас ингээ холдоод ингээд сэтгэл зүгээр ингээ манай нэг төвийн хүмүүс чинь сэтгэл зүгээр бас хажуу талаас нийгэм болон тусаад өвчин бий яагаад айгүйх тусалт дэмжиж байгаа нэг доор ингээд тэгэл ариг гэдэг зүйлийг одоо ингээ бодчихлоо л да ингээл хаяа ингээл наашаа машинтаа ингээл бодоо явж байгаа би нэр ууж явж исэн хугацаанд ер нь энийг ер нь төсөөлж байгаагүй юм биш айгүйх барилдсан шүү дээ ингээ машин унаа пүүг машин унаа яана гэдэг чинь ингээд машинд хэрэгтэй ажил руугаа ингээ яараа явж ийн гэдэг чинь энэ зүйлийг ерөөсө хүний нэг амьдрал гэдэг чинь юу баялаг юм байна л да. Тэгэл нэг л өдөр л ихэд шаал өөр болцсон машин хэрэгтэй өөр ингэсэн зүйлтэй ажилтаа болчлоо. Одоо аливаа болох айгуу сайхан хүний итгэл алахгүй сайхан явнаа л гэж хичээж байна да. Тэгээ манай ах дүү нар ч гэсэн одоо ам сайтаа тэгэл үдсэн хүмүүс болгон л айгуу мундаг байгаа шиг байл урам өгөөл. Тэр болгон дээр л урам аваад явж байна да. Их сайхан машин. Би машин дахиартай бас. За энэ ордны юу тавьсан байгаа юм бэ? Энэ одоо энэ наран дих халахгүй гэдэг нэг юм тавьсан. Торог морог юм уу? Торог шиг л байгаа. За ямар гоё юм бэ? Цэвэрхэн байна. Тэгээ манай эхнээс тэр нэг очир зааж зүүж гисэн тэрэндээ бас байгаа. Тэгэл үргэлж машиндаа их хайртай. Олон хэмжүүлж байгаа юм шүү дээ. Оо зөндөө өөрөнгө гисэн юм гэдэг чинь их сайхан юм байна шүү дээ. Анх би өөрөнгө гисэн нэг юм эд зүйлгүй байлаа шүү дээ. Тэгэл одоо ингээд энийг унаал өглөө ажилдаа явж ийн гэдэг чинь мангар их урам зориг байгаа байхгүй юу? Үеиг. Тэгээд сайхан байна уу? Одоо сайн нэг дугуй муугийн сольчлоо. Одоо ер нь ээж мэжийн хийчлээ. Өөрт бас нэг одоо миний хоёр дахь гэр гэл бол энэ юм да бас тэгээ машинаа унаал явж байгаа чинь хоёр дахь гэр дотроо суугаа явж тэгээд ажил руугаа явж байгаа чинь урам сайхан наашаа ингээл ажил руугаа явж байгаа чинь сайхан штэ хөгжмөн шагнал би чинь хөгжмөн шаглаа яг энэ юуруу ороод ирээ хөгжмөн шаглал гой дуу тавьчаал ээжийн тухай дуу тавиал явж байхдаа тэгэл бас дотроо уучлаа сайхан зүйл өөр өөртөө одоо ингээл энэ бүх чинь ахаал өөр дээшлээ шүгэл өөр өөртөө ярьдаг бас л да одоо өөр өөртөө их урам өглөө сайхан байна одоо энэ машин дэрэгтэйгээ болсон л одоо миний ганц бас хоёр дахь гэрлэг яг л хоёр дахь гэр. Тийм ээ чи хохот л арчсан биш чинь. Ээжийн дуу шин дуу сураад ам уу? Нэг шин дуу сурж байгаа тэгээд одоо тэрийг нэг насаа өгстэй. Жохон аялцаач. Одоо яг юун дээр л одоо сайн чэйжлэв. Саяхнаас сонсоол үгийн Батбаяр би нэг бичүүлж авах гэж байгаа юм. Үгийн Батбаяр бичүүлж аваад тэгээ нэг энэ жилийн нэг шинэ жилээр нэг байгууллага дээр дуулдаг гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэж бодоод Насанбаяр багштай та нэг аяын олоод өгчгөө. Би нэг наад фонограмын олоод өгч гэсэн чинь насаа өгш. Үгнэс та гоё дуу байна. Ааш өгт гоё өгтөө дуу. Нодны би нэг дуу дуулсан байхгүй юу. Тэгсэн чинь яг тохиромжгүй үед нь дуулаад. За Хүмүүс тайзан дээр тэр жүжигчд мүжигчтэй зураг мураг ахуулаа явж байгаа үед нь дуулсан чинь насаа өгш намайг л дэмжиж байгаа өөрөө хараа нэг ч юм хараагүй. Тэгээ энэ жил нэг олныг хамарсан нэг дунд нэг яг дуулнаа гэж. Ноднэрээсээ шинэ жилээр нэг ч юм хараагүй. Тэгээ ганцаараа нөө шаталтаа тоглолт хийсэн шиг л сарагдсан шүү дээ. Нэг сайн бэлдэж байгаа. Тэгээд ерөнхийдөө болонтой гэж бодоод. Тэгэл тиймэрхүү сайхан байна уу? Одоо сэтгэл санааж сайхан одоо нэг аргитараас уухгүй ингээд явж байгаа ингээд машин дэрэгтэй ингээд явж энэ дотор бас нэг нуруунд дээрээсээ бас нэг аав ичрэг бас нэг ачиг хариулж ийн гэдэг чинь би дотроо тэгэж бас баярлж явж байгаа бас нэг ачаа нөө дээрээс наа мухан дээрээс харж л байгаа. Хүн альва зөвлөнд бас нэг нэр төртөө явна одоо үлдсэн амьдралдаа бас нэг хүн нэрээ доос өдөө гэж бас нэг хизээ байна гэж бодож байна одоо. Ингээд хаяа ингээд мөрөөдөл ингээд дотроо бодож байгаад толгойд оож байгаад нэг амаалгын тусгаад өвдөр нэг сайхан хэр баян байсан мөлий сайхан мангар том гоё автобус авч хийсэн гэж бодоод технологийн төвд нэг өрөөг нь яг имчилгээний мангар гоё өрөөг нь тогтчулж хийсэн ингээд бас нэг хүний нэг гоё мөрөөдөл өгдөг чинь кивдэж байгаа нэг мөрөөдөл бодоол гэдэг чинь тэр зүйлийг аягүй их боддог. Тэгээ та хэддээ бас баярлалаа. Галаахт биелэн шүү дээ. Мөрөөдөл биелнэ. Энэ надад бас би үг хэлжсэн шүү. Энэ би имчилээд гарч ирсэн шүү. Энэ манай байгууллагт бас тэгээ явж ирсэн шүү гэдэг тэр хүмүүсийн бас итгэлийн алдахгүй төлөө бас явна. Тэрүүгээр л ачаан хариулъя гэж бодоод байна одоо.
Подумай тийсэн. Яа чамаг явахаар сайхан дулаацсан Би юу яа? Энийг бацлаад л ах шүү. Хоёр наач ботлосон ус байгаа. За. Би сайхан кофе хийж өгье. За тэг. Сайхан кофе ууч. Йоо гадаа ч хүүтэн биш үнэ гэж тасаа. Гадаа үрдэн байна. Би ер нь энд нэг хүмүүс ирнэ штэ. Бас нэг хоолцоо хийж өгнө. За. Бас нэг ажлынхаа заваар хоолцоо хийгээд өгчтэй эдэртээ. Ажил хийгээгүй ер нь хэр утцсан байлаа насаа чаа. Би нэг ийм суур ажил хийгээгүй ер нь утцсан штэ. 15 оноос хойш ер нь ийм ажил ер нь суур ажил хийгээгүй штэ. Түр зуурын нэг жоохон юм олдвол хийчихэл тэгээ ер нь ийм суурин ажил хийгээгүй мөнгө хоримтлан гэдгийг зүйлийг ер нь мартсан байсан биз дээ би сая. Одоо ингээ ажилд ороод ингээ мөнгө хоримтлаад одоо ингээ машин дэрэгтэй олчлоо мөнгө төгрөг ингээ хоримтлаад аливаа юм болгондоо ингээ хоримтлал үүсгэж ирэх гэж айгүй гоё өөртөө айгүй гоё юм чи. Тэгэл мөнгөнд өнгө харахаар өсөж байгаа мөнгөнд өнгө харахаар сайхан байгаа юм чи. Тэгэл энэ ажлын үр дүн одоо хамт олонны нэг юм болоод би тэгээ энэ хамт олондоо айгүй их баярлдаг шүү дээ. Тэгэл одоо энэ нэвтрүүлэг гараад бас удажлаа. Найс нөхдийн бас урмын үг байна, ах дүү нарын урмын үг байна. Энэ ирчээл алдаж болохгүй шүү миний дүүгээл ах нарын бас тааралдаал нөгөө нэг архитаар сууж исэн хүмүүс чи бас нэг хаад нэг энэ зургатаар гарсныг харчтэй байж тээ тэд нар чи зургатаар гарсан байлаа тэр нь тгийж ярьж илээ энийг ингэж ярьж илээ гэл тэгэхээр миний найз чинь одоо нөгөө өмнөх нөгөө найзууд нөхдөд ингээл тааралдаал ууж ижсэн нөхдөд тааралдаал тэгээ тааралдахаар тэд чи одоо тийм гэсэн байхгүй болцсон шүү дээ. Сайн мань унасаа гоё шүү гээл гар барайл хамгийн гоё зүйл нь одоо ингээ хүнтэй ингээ харьцаад ингээ инээгээд 90 сар бол ярина гэдэг чи аягүй сайхан юм шүү дээ. Тий. Өмнө чинь тэгэл хүн юм ярьж ясан чи одоо нэг юм энэ одоо юугаа яриад энэ одоо яах гэдэг ингээл нөгөөчгээр гараад ерөөсөө юмыг тогтоож авахгүй. Тэгэл нөгөө бид нар ч нөгөө технологийн төв дээр нөгөө хичээл цуугаа нөгөө имлэг твцсэн шүү дээ. Тэгтэл ерөөсөө хүний үг болгон яг үн цэнтэй гэдгийг л ойлгосон. Тэр хүн яг чиний төлөө л юм хэлж байна. Тэгээ тэр үгийн чи аваад яг тэр зүйлээр нь хэрэгжүүлэх. Тэр хүн цаг заваа яагаад ажил төрлөөр ингээл яг ингээл тулаад одоо манай нөгөө энэ амлын төвийн бас сэтгэл зүйч эднэр чи ингээл хүн харахад зүгээр юм ярьж байгаа мөртлөө яг миний зүрхэнд орж байгаа байхгүй. Тэр үг болгоно. Одоо би тэгээд архинд нэг буруугаа нэг өгөхгүй байгаа шүү дээ. Яг өөрийн буруугаас олж л тэр архийг чи сонгож уусан л байгаа. Би арх уугаал ерөөсөө тийм болцсон. Би арх уугаал арх л миний буруу. Би ерөөсөө энэ лонхтой зүйлийг аваа. Энэ арх л надад ийм болгосон гэж юух. Өө яг миний өөрөө хумсар тийм болцсон байсан байхгүй. Чи тэр ав зүйлийг авч уугаагүй. Тэрнийхээ оронд нэг сүү аваад нэг талхаад ээж дээрээ оруулаад өгсөн байсан бол. Яг л тэр зүйлийг чи өөрөө сонгоод арх гэдэг зүйлийг сонгоод ерөөсөө тэрэндээ бүр ингээд тууштай ингээд ерөөсөө өдөр шөнөө мэдхгүй яа цаг хугацаагаа мэдхгүй тэгээ явцсан болохоор тэгэл арх гэдэг зүйлэнд ерөөсөө хүн толгой мэдүүлнэ гэдэг чинь яг тийг л болно. Ерөөсөө л архинд тэр зүйлийг авахгүй бол ерөөсөө санаа амархгүй гэсэн зүйлийг. Тэгэл одоо хойш хүмүүс ингээл дүүнерт ингээл байгахаас одоо ингээд нэг энэ ажилд орсноос хойш айгүй их хүнд юм хийх дуртай болсон шүү дээ. Тий. За чи яста энэ зүйлийг одоо ингээл бүр нэг олон жил уугаагүй шиг л нөгөө энэтэй бараг ном уншсан хэдэн сургуулийн төгссөн шиг нөгөө хэдтэй бас нөгөө нэг сэтгэл зүйч ерөөсө бүх хүмүүсийг яг ярьжсэн зүйлийг л яг л нөгөө тэндээ хэлж байгаа. Одоо арх гэдэг зүйлийг чи болж чи одоо юм мөнгөө хоримтлуул одоо хоримтлал гэдэг чинь сайхан анх нь тийм шүү бай. Тэгэл нөгөө зүйл чи ойлгож байгаа юм шиг найс нөхч гэсэн. Тэгээ сая бас нэг архитаарс уухгүй жаал уужсан найз. Тэгэл бас эргээд ингээ арх ууж яхад нь яг би нөгөө видеокол хийгээл хэлж байгаа байхгүй. Чи наа зүйл рүү чи бид нар яаж яг мөр зэрэгцсэн яваад арх уугаал ингээ явж байхдаа чи наа зүйлийг яг л чи доошоо орно. Хийгүүл чамд яг л нэг өхөл гэдэг зүйлийг яг л нүүр чин тулдсан шүү миний өшөө. Чи тийм найз нь хатуугууд үнэн хэлж байгаа шүү чи. Хэрэг ингээл чам ингээ арх тарсандаа ингээл архаа сонгож байгаа бол найз нь одоо чамаа блоклно гэхээс өөр юм байхгүй шүү. Чи надад энэ ямар юу явж ирсний өмнө мэдх юм чин зүг ингээл тэгсэн жил 2 хоногийн дараа эргээ залхангуудаа найз нөхөш нь яг чиний үгийг авсан шүү. Одоо ажилдаа эргээ орчлоо, машин дээр эргээ бариа явж байна. Найз нь чамд баярлсан шүү тэр үгэн дээр чи би урам авлаа гэл тэгэхээр бас энэ дотроос бас нэг сайхан юм санаанд орж байгаа. Бас хүмүүс нөлөөлж чадж байна би. Миний үг бас тэр хүн дээр бас очиж чадж байна. Тэгэл энэ бүхэн одоо энэ зүйлийг ингээд хүн алхам тутамдаа хүн болгоны юмнаас ухамсар сууж
Тэгэл одоо би болчлоо. За одоо би арх уугаа болцсон юм чи хүний эндээс ингэчлээ бас хамраас өгөх бас нэг хэцүүлтэй. Тийм болохоор ерөөсөө би болоогүй л гэж өөрийгөө боддоо штэ. Одоо энэ зүйлд зүгээр миний эхлэл эхэлж байна. Энэ зүйлийг чи өдөр болгонд уухгүй гэдэг зүйлийг чи өдөр болгон өөртөө хэлж явах хэрэгтэй. Зориггүй л ерөөсөө тийм л ерөөсөө ганц явж байгаа зүйл нь бол ерөөсөө архил карман дэвэл тэгэл болж байгаа ерөөсөө. Хоол унд юм. Мөнгийг үл тэгэл одоо тэгээд таньдаг хүн амьтнаас гуйна. Тэгээ нэг хаяанаас нэг гай хүмүүс тааралддаг шүү дээ нэг ингээл жоох ингээл даарч хөрцсөн тийм байсан хүмүүс их өрөвд манай энэ монголчууд бас хаяа хүмүүс их өрөвд юм шиг үлээ зайл. За энэ залуу ингээл яаж тэгэл нэг хүмүүсийн бас нэг юм нэг зарсмаас өвөл мөлж нэг таньдаг газруудынхаа нэг үүдний зарсмасын шүрдэж өгнө. Юм хийцэж өгнө гээл. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь нэг 5-10 цаас өгөн за. Гэтэ арх авч уугаарай гэж өгдөг юм л да. Хоолоо аваад ичээр халуун аваад уучаараа тэгээрээ ингээрээ гэж хэлдэг. Тэгэл тэр нь бол ерөөс удлаа шүү дээ. Цаашаа хоёр алхаад дэлгүүрлөө орно нөгөөтгөл авч байгаа. Тэрийг л уучих юм бол тэгэл болчихж байгаа. Тийм л амьдралтай ер нь явсан дөө. Нэг чиний өмнө ярьжсэн шүү дээ. Ээж нь юм өргөцсөн явж хахад хүмүүстэй дарваад уугаад хажуугаар нь гараа авцсан ээжгээ тэр үед бас машинтай юмны төхөөлөд өгчихгүй явдаа гэдэг нэг харамсаж ярьжсэн шүү дээ. Тийм, тэр зүйлийг бас дотроо айгүй ойлгод. Тэгээд би нэг хамгийн сүүлд ахтайгаа ингээл ярилцаа сууж байгаад ах. Чээж сайхан ээж чамд та хоол ундыг ингээл яг л үнэн байгаа. Хоол ундыг ингээл бэлэн гаднаас ороод ингээл бүх хоол унд бэлэн ордоос засаад авсан. Тэгэл албатам шиг ороод ийм хоол идэхгүй гэл түлхээл. Яг аливаа тэр өдөр тэр 10 гаруй явж байгаа тэр голын эргээр ингээл бодож байсан байхгүй. Хийж гисэн хоол болгоно л дэр нь бараг л минь надад ийм болж исэн юм биш. Тэр болгоны би гарыг хаалгаар түлхээл ээжигээ гомдоогоол. Тэгэл ах тэгжсэн л дээ миний ах чаас ухаантай хүн л дээ. Мөнч гомдосон дооч аавч ирэг. Үнэн их зоос. Би бол нэр одоо тэрэнд бол нэр яг цаг хугацаа ингээ буцаагаад яадаг бол тийм бол хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Тэр хэрэг тийм байсан. Өчүүгэн дэр нэг жоохон цаг хугацааг л би нэг ганц ээж аав нэг эрүүл дээрээ сахан тэрвэрэд хүүн маш авлаа гэж дахиад ороод ирсэн бол манай маа хаш тэнгийн магнаа нагартал баярлах байсан багт. Тэгэл би боддөө одоо ингээл миний ээж хүнд хоол үүрээл хүмүүст бас хооллохгүй л явж байхдаа тэгэл тэр хоолноос нэг удаа ч гэсэн нуруунд дээрээ үүрээд ямар хүнд юм үүрж явж байгаа гэдгийг ойлгоод чи өөрөө явж исэн бол тэгэхэд хажууг нь нөө таны асуудаг шиг нэг танихгүй юм шиг машинтаа хажуугаар харсан ч хараагүй юм шиг өнгөрөө согтуу найз нөгөөтэй хүмүүстэй дарайл явж байгаад тэр зүйл болгоныг тэгэл хаяа бас их боддیں۔ Тэгэл сая нэг ээж аваараа газрыг дахиад ирлээ. Нэг хишиг мишиг ингээд надад өгж явахдаа гэдэг бодчихсон. Илс авчирлаа нутгийн аав хэрэг нь илсэн юунаас юу гэл машин даяа тойруулж ягараа гэл тэгэл тэр илс мисийг тойруулаад машин дотроо яаж хат юм аав хэрэг ингээд миний машин сууж байгаа шүү гэл илсийн тойруулаад бас дотроо бас би ч дотроо их ойлгохдоо. Одоо сүүлийн үед ил нэх ойлгож чаддгаа хэлж штэ. Дотроо л их ер нь ингээл бодохоор юм бодож явж байгаа анхаарлаа санаалал машин барьж явж байгаа ээж аваарыг бодон нэг юм заавар юм бодно шүү гэлээ аав зэрэг айгүй их машин барьж явж байхдаа боддог. Тэгээ намайг ингэж машин барьна гэсэн аав зэрэг мөн ч хөвөрлөх байсан. Би одоо тэгж боддتي. Тэгээ альва зүйл ит хөрөнгөл яг эргээд олдно. Эцэг хоёр эзээж олдохгүй гэж үнэн үгэлэм. Би ерөөсөө ухаарсноос асаах тэгэл хамгийн дураараа их тагил өсөн. Тэгээ нүд гимцснээс хойш манай аав чинь тэгэл миний хүнийг нүдээ хайрлж яваа миний хүн тгийн хүн амьтандаа битээс олд бити тгийн айгүй л ерөөс миний нөгөө өртөө өвтлээс авна гэдэг чинь одоо үнэн үгэл юм байлээ дээ. Тэгээ аав чиргээ тэгээ хаяа одоо бурхнаас дээрээс хараад бас миний сайн явж байгаа бас аав чиргээ бас өглөө болгон наран залбиралаад ээжтэй биж мөн ээжтэй их хайртай хүмүүс. Надад ааваас нуугаал мөнгө өгдөг. Дэрэн доогоор ингээ миний тамхинуудыг ингээ дэрэн доор ингээ ээж ингээ өөрөө тавьчихдаг байсан шүү дээ. Ажлаас ингээл ирэхэд тэг чи нөгөө ширхээр тамхи сардаг байсан. Миний нөгөө ямар тамхи татдаг ээж нь мэдсэнгөө төрлөөс нь аваад тавьчихсан шүү гэл тэгэнгүүт дээрээ ингээс хөнгөө чи миний татдаг тамхи ингээл тийм хүн гэж байх уу. Яста аав байсан дээ. Тэгтэл би хоолыг ээжээ нэг тийм хоолыг хичээл яста их алтай юм шиг тэгчээл гараа явдаг тийм хүн байсан шүү дээ. Одоо л ингээд сэтгэл дотроо л
хүүгээ өстө уучлаарай гэж би айгүй ярьд. Дараа жил нутаг явна. Нутаг явахдаа газар алсаас нэг сайхан залбираад ахыгаа бас 2-3 ажилд нь өргөж гисэн машинаар. За заахны юу гэнэ? Би өстө миний дүү манай удам угаасаа ийм цэвэрхэн машина цэвэрхэн ундаг хүмүүс тэгээд манай сум нутгийнхан мэддэг өстө миний дүү яг л аав шиг сайхан байна даа. Өглөөнөө 4 зөвхөн хөдөр нутгийн машин ч ихт машина ажилласаа авч гардаг. Ахыгаа 2-3 удаа өргөж гисэн. Тэгээ бөөм баяр. Тэгээд ахыгаа ажидаа суулгаа явж байхдаа бас маам нь миний ажид сууж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Одоо ааваар даа болж байгаа юм чи ахал юм да. Тэгэл энэ телевизээр ах хүн ингээ үзэх юм бол одоо тэгээд манай биерэгч гэж сайн юм. Бас ээжийн оронд баг ээж болж байгаа юм. Биерэгч. За хурж ирээ хоол идгээл зайлал. Одоо сүүлийн үеч айгүй гоцдог байсан шүү дээ. Их чи сайхан мантуу бууз ижлээ махчаанчлаа ах чи тэглээ инглээгээсээ тэр айгүй очичоо. Сайн байрныхын засвар масаар би сайн ажилласаа өглөө эрт бууж явж байхдаа ахын байрныхын засвар дээр засварын хүмүүст бас нэг ундаа усны юм оруулаад өгөөл явж. Ах нь баярлсан шүү гээл тэгж. Энэ миний дөө ингээ явж байгаа бас нэг нь над ганц тулж төсч байгаа одоо миний ах л байгаа юм чинь. Ахтаа бас нэг өдний нэг бас нэг аав ээж ирэх оронд аа болж байгаа юм чинь. Одоо энэ зашаан дээр л ахтаа тус болно л гэж шүү. Юу гарч хамаагүй тус болно л гэж бодож байгаа. Тэгээ дүү ахын ч гэсэн тус болно гэж надад бас тэгж илээ. Одоо машины бүтээлийг аваараа чи хурж исэн сайхан гутлаавж өмсөөрэй нэг өстэй готлоо машин давс ажил дээр юмс. Гээл айгүй сайхан баг. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн байна уу? Таны ажил тавлаггүй. Ахын ажил тавлаггүй. Сайхан амарч гэнэ үү? Сайхан амарч гэнэ үү? Сайхан. За ажил сайн мэддэг юм дөө. Сайн. Таны ажил сайн уу? Дажгүй. Манай залуу хэр байна? За, таны залуу овоо байгаа штэ. Та харин юу гэж бодож чинь? Тантай ойр холбоотой байна уу? Холбоотойгоо би тэгэл нэг жоохон. Ерөнхийдөө нэг жоохон нүүр өгөхгүй л байгаа. Ажил зүртэй дажгүй байгаа шиг байна. Ахаа би одоо асуудалгүй болсон. Манайхаар ирсэн 2-3 удаа ирсэн. Энэ нэг нутг явахд бас нэг үдээ бас нэг даварамдаа шийдвэрлээ шүжигдээ. Яг гоо тэгээд нэг өмнө нь бас яаж илээ таныг өмнөх таваад явсан шүү ахаа. За яг тэр өмнөх хойд таваа яг одоо амьдлаг тэгэл харуулдаг шүү дээ. Тийм байгаа үстэй. Алaalцгийг хэрэггүй хүн уудад зохион суулаад энэ сайхан хамт олонны чинь хүчин зүтгэр шүү дээ миний. Энэ сайхан усууд итгэлүүлээд ингээд сайхан дэмжиж байгаа усуудаа гэдэг орны хогод. Асаата чамд би бас давраахгүй чамайг би сайн яахгүй байгаа шиг л хотлоо нэг жоохон тийм. Одоо маягийн юм ерөнхийдөө жоохон дохолгаа тавиад байгаа. Зөв. Зарим нь одоо ингээд сайхан болчлоо гэдэг тэгж 2 жилийн дараа ч гэхгүй. Бас ахаад хөл одоо мэдчихгүй бас ахаад тэнийг юм шиг болчихвол энэ сайхан дэмжиж байгаа усуудыг сайхан дэмжснээр нь. Ерөнхийдөө сэтгэлний их зөвлөх юм байгаа. Их тусрах уу? Тий, ер нь тусрах уу? Тэгээд нэг хүний юм өөрөө хүлээлгчүүл тэрийг биелүүлэх гээд бас манайхан нэг тийм ааман тийм л хүн байсан. Тэрийг л ураасан. Тэгээ жолооч юм байсан. Тэгээ машин дээрээ авчихсан. Урам хайрлаад байгаа шүү дээ. Одоо тэгээ баярлаад байгаа шүү дээ. Одоо өөрөө. Энд ажил тэгээд ажлыгаа дээж бажаар нутаг явсан дээр нэг өгчний газар материал энэ жил 3 дахь жилний. Бас явсан чи мөнгө төгрөг шилжүүлээд ахаа тэгээд сая яваад ирэх бас яг бас нэг хүн баярлдаг юм байдаг хүн өмнө нь бас. Таван засаг загнаал тэгээд явж ирсэн бол эргээд хариу ярьсаар хүн бас баярлдаг юм байдаг. Сайхан л байлээ тэгээд сайхан явж ирчээ тэгээд дуудаад тэгээд яаж өөрөө тэгээд суусан дөргөмөргө. Болоо тэгээд. Одоо нэг тийм сэтгэл санаа нэг амар байна уу? Одоо нэг санаа зовх юмтай байн яаж байгаа л нөгөө чинь одоо өглөө үтэн дээр хуугаад тасгаад өгчихгүй тэнд хэрэгтэй хөвгт орчихгүй гэж санаа зовж ирсэн. Нэг бас нэг дарамтай ажиллахаар чинь бас миний ажил төрүүлж ирсэн нэг сайхан дэмтэй байгаа шүү дээ. Энд тэгэл өөрийн төрсөн болохоор бодож явахгүй гэж байхгүй. Одоо яаж ч үгүй ийжгүй одоо хаана яваад байгаа бол хэнд нүдүүл миний хамт дээрлээ явж байгаа хүн хамт одоо янз бүр болохгүй дээ. Гэтэл ингээд талаас нь лавгаар дээр бодлоо яриад тэгэл явж байгаа хадын замд явж байгаа гэсэн. Бас төрсөн болохоор бодоод одоо яг нь хоёр ихтэй дүү гэдэг. Тэгээд сэтгэл санаа бас тайвширдаг юм байна. Таадад бас баярлж байгаа шүү мэдээ. За баярлалаа. Одоо тэгээд өөрөө байхгүй ч юм уу. Байхгүй. За баярлалаа танд. Миний төлөө бас санаа зовж ирсэн хүмүүс одоо ингээд бодоход зөндөө хүмүүс байна.
Ичээр авид байсан. Тэгэл ах дүүнэр хажууд нүдэн дээр хэлгэн чихэн сонсогдохгүй байсан тэгсэндээ тэгэл сэтгэлэн зовол манай ах чинь хувцснаар авчирж өгөөл ингээл явж байхдаа чи одоо яста. Гэхдээ манай ах ч бас хатуу хүн л дээ. Чаага яриатай хүн шүү дээ. Ер нь болоогүй шүү чи. Ахын ер нь чаваа нэг хүлэн зөвшөөрөөгүй байгаа шүү гэдэг. Тэгэл цаагаараа бас өнөө үгэлдээ тий. Юуди одоо юм зүйлэн дээр болоогүй шүү гэдэг чинь бол надад бас урам өгж ийн гэсэн үг байхгүй юу? Чи болоогүй шүү энэ зүйлийг сайн ухаараарай л гэсэн үг. Одоо уухгүй хэр удсан гэсэн үг лээ. Одоо жил 4 сар болсон. Тийм тэгэхээр жил 4 сар болчихлоо. Энд ч одоо 10 жил 20 жил гээд уухгүй байгаа хүмүүс зөндөө байж шүү дээ тий. Тэгэхээр ч одоо өдөр болгон л яман зүрийн сорилттай тулгарна, баярууттай тулгарна. Тий, манай нэгэн олон тусгай төвийн дарга бас сүүлд надад өрөөндөө авч уулзахдаа бас ярьжсэн байхгүй юу. За насан жаргалаа одоо ингээд чамд янз бүр яг таны яг хэлдэг шиг янз бүрийн сорилт чам дээр айгүй их тулгарна. Баяр ёслоор хамт олон тийм юм дээр найз нөхдөй ингээд яг таны хэлдэг шиг тийм сорилтууд зөндөө тулна шүү насан жаргал. Тэр болгон дээр л та хоёр одоо нэрэл ингэ байдаа шүү. Альва юм болон чам дээр сорилт ирнэ. Тэр болгоныг л төвчтэй шүү гэдэг. Яг дарга үйлдвэрийн манай албаны юун дээр нийслэлийн авлын дарга бас надад хэлсэн. 20 дүнгиж 30 дүнгиж гараад арх ууж эхэлсэн байлаа шүү дээ. Тамхи татаж эхэлсэн арх ууж. Яг л зэрэг эхэлсэн л дээ. Би хожуу тамхинд орсон. Тэгэл арх тарсыг яг л тэгэл явж байгаа. Тэр богинохоо хугацаанд 10 хэдэн жилийн 20 хэдэн жил 10 гаруй жилийн хугацаанд дотор мангар их юм болсон байгаа байхгүй тий архин дотор 10 жил гэж одоо их хугацаа шүү дээ. Тий дөнгөж тий тэгтэл тийм богинохоо хугацаанд дотор хийж бүтээг залуунаас дээр одоо тэр үйлдвэр юунда арх тар суугаагүй байсан бол одоо өдөр бараг цагтлан болсон явж байсан юм билүү дарга нь болсон энд тийм бүхэл хийж бүтээг одоо ингээ найс нөхд ангийн хүмүүс ингээл харахад бүгд л албан тушаалтаа олцсон тийм юм хийсэн яг л эдийн насан дээр төр завсралцсан байгаа байхгүй би арх гэдэг зүйлэн дээр одоо тэр зүйлээ давхар нөхөж гүйцэн би одоо тэгэж одоо ойрын 90 хугацаанд тэгж л одоо нэг том зорилго байна да тий энэ зорилготой хамгийн сүүлд нэг та хэдтэй нэг сүүлд нэг гэртээ нэг сайхан хоол игээ сууж байхдаа ярилцсан. Бас тэр нэвтрүүлэгт анх орж байгаад тэгж л ярьжсэн. Одоо нэг иймэрхүү болцсон сууж ин даа дүүн гээл тэр удахгүй ирэх байхаа. Одоо дараагийн зорилго бол тусдаа гарах тий. Тий тусдаа гараад одоо нэг сайхан ингээл утас үзэл ингээл байж байгаа. Янзын гоё машин ингээл харна штэ. Тэгэл харж байхдаа бас бодож байгаа. Яа энэ ямар гоё юм бэ? Энэ ямар гоё гашаа байш юм бэ? Энэ ямар гоё байр вэ гэл. Гэхдээ тэрийг бол өөрөө л хичээл бүх юм болно. Тэр болгон дээр одоо энэ хүмүүсийн олон сайхан надад ингэнээс өөр тус байхгүй шүү дээ энэ хүмүүс олон телевиз байна, натгтлогийн төв байна. Одоо нийгмийн хамгааллын тусгай төв гэдэг чинь хамгийн том түшиг болж байгаа хүмүүс ажлын байртаа болгож намайг ингээ ажилд авч ин битээр хоёулын ингээд ажлын байр. Тэгээд манай дарга бас хэлжлүүлээ л дээ нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга. Хүн чамд ажилтан муу албаагч гаднаас ямар нэгэн хүмүүс юу ч ярьж исэн зүгээр л битээ тоож байгаа. Тэр хүмүүс чамд юу ч ярьж исэн битээ тоож байгаа. Тэрийг сайн барин дотроо сэтгэлтэй яаж байгаа. Аюу гой бид хоёрын төлөө зөндөө юм хэлдэм үү. Тааралт болгондоо мэдлэл манай багш нар байна, эндээ өгш байна. Тэгэл сэтгэл зүйч нар, ер нь бүх багш нар одоо энэ итгэлээ алдахгүй хүн хүмүүсийн итгэлийг алдчих ёстой болохгүй. Одоо би тэгж л барилж байна да. Манай насаа манай төв дээрээ 3 жил гарсан болж байна. Анх ярьж ирсэн үе одоо үетэй харьцуулж ярих юм бол тухайн үед их татгшаа дуу муутай тийм хүн байсан. Одоо энэ нэвтрүүлэгт хамрагдаад, энэ дөрвсрийн үйлчилгээнд хамрагдаад, эмнэлгийн үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн ажлын үйлчилгээ, үйлчилгээнүүдэд хамрагдаад одоогийн байдлаар бол айгүй тийм нээлттэй, өөрийн гэсэн байр суурьтай, зааман гадагшаагаа чиглэсэн хүн амьтантай яриа хөөрөөтэй үйлчилгээнүүдийн хүртээмж бол маш тод гарч ирж байгаа нь харагдаж байгаа. Одоо бол цаашдаа өмнөх үеийг харьцуулах юм бол тавьсан зорилготой амьдралынхаа зөв шигийг олцсон тийм хүн юм болов уу гэж харагдаад байгаа. Өмнө нь бол амьдралдаа итгэл бол ер нь маш доогуур байсан, буурсан байсан. Архины хамаарлын төвшин нь бас мөн өндөр байсан. Одоо бол шал өөр. Өмнө тавьсан том зорилготой, хуримтлалтай хүн ер нь ингээд нүдэн дээр өөрчлөгдөнө гэдэг нь бол
яг илт одоо цуг ажиллаж байгаа хүний үед бол хамт олонныхын хувьд бол илт мэдрэгдэв юм байлээ. Тэр талаар бол айгүй мундаг байгаа шүү. Сайн байгаа. Ингэж хэлж байна. Хүнтэй ажиллаж байгаа хүн бол хамгийн гол юм нь юу гэхээр тухайн хүндээ итгэлээр хэмжүүр хийж байгаа. Тэрэндээ л гол тулгуурлаад одоо хүнээ таньсан байна гэсэн үг шүү дээ бид нар. За энэ хүн маань ийм болчлоо шүү юм. Тэр итгэсэн үүдэн дээрээс тэр объектыг одоо харах, хариуцах, хүндтэй үүргийг оноогоод мөн бидэнд ч болон өөрт нь маш хэрэгтэй юм болов гэсэн үүднээс ингэ явж байгаа. За тэгээд насаагийнхаа ажил дээр ирлээ. Ямар ч байсан хичээгээрээ баяр жаргалтай өдрүүд ирнэ, уйтгар гонигтай, зовлонтой өдрүүд ч гэсэн ирнэ. Тэр болгонд авир одоо сэтгэл нь хөөрөөд ингээд ахгүй. За хэцүү юм тохиолдсон ч гэсэндээ ингээд гонжготраад яг нөгөө балансыг тааруулаад яваарай. Одоо эзээчээвэл заяач чинь гэдэг чинь бид нар хичээж байгаа. Олон хүмүүс хичээж байгаа. Олон хүн чиний төлөө санаа зовж сэтгэл зүрхээ зориулж байгаа. Тэгэхээр чи өөрөө хичээхгүй бол бид нар хичээгээд юмгүй гэдгийг чи одоо ясмаханда тултал ойлгож байгаа гэж бодож байна. За та бүгдийг ирсэнд их баярлалаа. Тэгээд би ер нь одоо ерөнхийдөө ойлгосон. Би одоо зүхтаах нэг зүйлтэй л болсон шүү дээ. Одоо нэг арх гэдэг зүйлээс буруу хараад зүхтаах л тийм зүйлтэй болсон. Одоо тэр хэлсэн амдаа өрн манай одоо энэ сайхан ажил дээр төрөл байна. Одоо энэ нэвтрүүлгийг ингээд ТV-с амд болоо манай бас миний ард бас тусалд дэмжиж байгаа. Нийгмийн амлалын тусгай төв, технологийн төв ер нь хэлж баршгүй бас зөндөө олон хүмүүс байна. Тэгээ нийгмийн ажилтан тэгэл ерөөсөө энд ажиллаж байгаа бүх ажилч бүхэл тусалд дэмжиж байгаа ах дүү нараар тэгэл найс нөхөд ер нь итгэлийг алдахгүй. Одоо нэг өнөөдөр ингээ ярьж ясан миний бичлэг тэгээ дараа нь яхад хэдэн жилийн дараа бас нэг давтагдаад нэг харж байхад сайхан хуртаа хостой нэг амлалт өглөө одоо би одоо энэ зүйлээс бүрэн татгалзаад одоо яг л зоригтой хүрэх төлөв бүрдэлцдэг. Энэ зоригтой хүрнэ гэдэгтээ амлажлаа да. Тий. Та бүхэнд баярлалаа. Ирсэнд баярлалаа. Тий. Тэгээд олон хүмүүсийн сэтгэлээ Одоо хичээж. тэгэл хүний нэг хувь хүний үр дүн л харагдан даа. Тий. Өөр тэр хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Манай нэг хүмүүс хэлдэг шүү дээ. Тааж гисэн бас надад хэлж ил байсан. Сайн явж байгаа зүйлээр л ачаан харилна да. Тий. Би яг юм чинь хэлэг өгöd байхгүй. Би харах гэж бурхан харна шүү гэдэг шиг. Олон түмэн харж байгаа шүү. Харж байгаа тий. Одоо тэг хичээнэ баярлж явдаг шүү тэгээд та нарт үргэлж наваад дэмжиж яваад энэ зүйл энэ нэвтрүүлгээ орсондоо би бас баярлж байгаа. Бас нэг хавар завшаан гэж бодож байгаа бас үнэ амьдралд нэг бас нэг эргэлт хийсэн нэг зүйл баг. Одоо нэг цааш дэлгэхэд энэ ер нь ариг тарсаж байгаа миний үеийн сайхан залуучууд байна. Миний дүүнерч байна. Тэгээд найс нэг ах нар ч байна да. Ер нь тэгэл тэр би одоо хэлэхэд нэг ариг гэдэг зүйлүүл ер нь тэгэл яг л миний найз биш. Үнийг ер нь доош нь унгаа аливаа зүйл ер нь хамгийн хэрэггүй зүйл гэдгийг би ер нь тэгээ цааш нөгөө харуулах байл гэдэг тий. Тий. Сайн хэлж штэ тий. Сэтгэл санаа их амар болсон. Гэт чиний ойр тойрны ах トゥ хамгийн хайртай хүн болгон ч л чиний төлөө арх уучих санаа зовж ирсэн. Одоо архинаас гарчхаар ямар их амар байна, амгалан байна гэж хэлж штэ. Тий, би ахтаа бас ах биерэг чидэртэй бас баярлж байгаа бас. Үргэлж надын төлөө бас тусалд дэмжиж байгаа. Энэ нэвтрүүлэгт орсноос хойш ер нь намайг арх тар суухгүй байлсноос хойш бүгд нь тэгэл надын төлөө юм хэлж байгаа. Одоо тэгтээ манай ах чиг шудраг үнэлтэй бас. Чи болоогүй шүү л гэдэг. Тэгэл ер нь би болоогүй л гэж бас өөрийгөө бодож байгаа. Энэ зүйл зөвхөн эхлэл байгаа. Тэгээ энэ зүйлийгээ үр дүн хүрчээд өөрөө сүлд нэг сайхан ярих нэг хэдүүлээ нэг ярих цаг хугацаа нэг ирэх баг. Тэр үед нэг сайхан за би бас нэг тэр үгэндээ өрсөн шүү гэдэг итгэлтэй нэг хэлэх цаг ирнэ гэж би ойлгож байгаа. Ойрын хугацаанд би бүгдийг биелүүлнэ. За баярлалаа. Дараагийнхаа амьдралын том зорилгууд байгаа тэрийг биелүүлээрэ. Алдсан цаг хугацаагаа нөхөөрэй. За баярлалаа. За ингээд үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилтод нэвтрүүлгийн одоо үр дүнгийн дугаараар энэ удаад насаа маань оролцлоо, ажилтай, хамт олонтой, машинтай болсон тий. Ингээд энэ үр дүнгээрээ бид уулзлаа. Ингээд эх 7 хоногтой мэдээж дараагийн үр дүнгийн дугаараар иргэд уулзъя. Түр баяртай. Баярлалаа.